Усан замын тээврийн хэрэгсэл гэж бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц. За дээр нь ахуйн болон спортын зориулалтад зав, хийлдэг зав. Усны мотоцикл хөвгч төхөөрөмж зэрэг бичсэн бай. За энэ дээр тодруулаад хөдөлгүүр нь 10 морины хүчтэйгээс илүү чадaltaй эсвэл 3 метраас урт ийм зүйлүүдийг заавал бүртгэн дугааруулна гэсэн байна л да. Тэгээд тээвэрлэгч гэж энийг хэлэх үү, усан замын тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг. За одоо бол хувь хүмүүс тийм ахуйн болон спортын зориулалттай хийлдэг завууд бол зөндөө болцоо. Хийлдэг байтугай одоо том завнуудтай байгаа. 4 м, 5 м гол дээр нууран дээр явдаг завнууд. Энийг бүгдийг бүртгүүлэх юм тийм ээ. За загасчид жишээ нь 4-5 5 6 явдаг юм том завнуудтай болцсон. Тэгэхээр нэгэн заавал одоо тээвэрлэгч гэсэн зөвшөөрөлтөй жолооч одоо автомашин шиг тийм эрхийн үнэмлэхтэй байж таарах нэ тийм ээ. Тэгээ энэ шалгалч үйлдгийг нь яаж авдаг, тэр эрхийг нь яаж олгодог, гэх мэтчлэн зүйлүүдийг яаж зохицуулахаар бодож энэ хуулийнхаа төслийг боловсруулсан бэ. Төрийн захиргааны одоо холбогдох байгууллага гэж жишээ нь хөдөө орон нутагт байгаа хүн завиндаа зөвшөөрөл авахын тулд хаана очих ёстой болох вэ? Гэх мэт юм. Бодтой яг амьдрал дээр ах зүйлүүд дээр нэг хариу өгөхгүй. За, 2 дугаар энэ дэр Ганбаатар хариулъя. За, энэ хол гишүүний асуултанд хариулъя. За, хөдөлгүүрийн усан замын тээврийн хэрэгслийг тусгай зөвшөөрөлт, усан замын тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хүмүүст тусгай зөвшөөрөлтөөр үйл ажиллагаа эрхэлнэ. Энэ аралжааны зорилгоор эрхэлж байгаа хүмүүст нэгэсэндээ хүн суулгаад мөнгө олж байгаа хүмүүст бол тусгай зөвшөөрөл олгоно. Хөдөлгүүрөөс ангилдаг тэр 10 морины хүчтэй 3 метраас дээш урттай усан замын тээврийн хэрэгслийг бүртгэнэ. Усан бүртгэлд тоолж бүртгэнэ гэд оруулсан байгаа. Энэ нь болохоор ямар учиртай гэхээр тийм завьар одоо үйлчлэг эрхэлж мөнгө олж байгаа тийм хүмүүсийг бүртгэнэ. Тэрнээс доошх нь болохоор ахуйн зорилгод одоо өөрийнхөө амралт зугаалгаар одоо хувь хүн өөрийнхөө эзэн өмчөөр явж байгаа тохиолдолд бол тэрийг бүртгэхгүй гэдэг ийм явж. Загасчид тэр ашиг болж байгаа хувийн зорилгоор ашиглаж байгаа бол бүртгүүлэх албагүй. Ашиг олохгүй. Арилжааны зорилго гэдэг тэр бизнес эрхэлж байгаа хүмүүс. Дараагийн асуудал тусгай зөвшөөрлөг болохоор одоо тусгай зөвшөөрлөгийн асуудал зам тээврийн хөгжлийн яамнаас олгоно. Тусгай зөвшөөрөл олгох журам нь батлагдсан байгаа. Одоо хуучин журам батлагдаад явж байгаа. Тэгээ одоо шинжилсэн найруулгын дараа дахиад нэмж өөрчлөлт оруулнаа. Мөнхбаатар гишүүн асуултаас.